заасан гэж байна. Өнөөдөр хичээлээрээ өмнөх хичээлээр үзсэн regular expression буюу reg гэсэн үргэлжлүүлээ. Тэгээд өмнө юу гэж хэлээд ирсэн бэ гэхээр одоо энэ тэмдгүүдийг одоо ярина. Special sequence гэдэг янз янзаар нэрлэж болж байгаа юм л да. Гэхдээ яг энэ symbol нэр тэмдгүүдийг ярина. Тэгээд бас flags гэх юм гэх мэтчлэн энэ флагуудын тухай ярина. Өнөөдөр хичээл бас арай жоохон товчхоо гэж найдаж байна. За тэгээд эхэлцгээе. Юуны өмнө regex module import хийчихье. За тэгээд одоо эхний энэ хэсгүүдийг ярьж эхэлнэ. Тэгэхээр одоо энэ slash буюу backward slash буюу хоошоо налсан налууш одоо маань юу илэрхийлдэг вэ гэхээр хэдлээ янз бүрийн нөхцлүүд одоо энэ ингээ өсгөнүүд бүгднийх нь өмнө ийм юу байгаа. Ийм тэмдэг налуу тэрийг энийг ашигласнаар одоо regular expression маань энэ одоо b-ийн өмнө одоо жишээ нь налуу шугам юм бол энийг b гэж ойлгохгүй тэр тухайн regular expression-ийн тусгай нэг тэмдэглэгээ байна гэж ойлгодог. Тийм л байгаа. Тэгээд энийг escape хийж нэгээд нөгөө зугтж юм одоо болтох гэж юм те. Яг том биш том А-гийн оронд орлуулсан тэр нэг тусгай тэмдэглэгээ шүү гэдгийг хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр би одоо жишээгээр харуулъя. Жишээгээ хас юм энэ хоёр стрингийг үүсгэж өмнөх хичээл дээр үзсэн те. За эхнийх нь яг бүрэн хоёр дахь зүгээр тусдаа гэдэг чад. Яагаад тусцалсан гэдэг айдлаа даа жишээ харцгаа. За. Жишээ харахгүй юм бол за. Эхний одоо хэдлээ одоо info 2 гэдэг одоо энэ string дотроос s үсгийг хайх гэж байгаа бол find all гэдэг бүх s-ийг олоо гэдэг s ингэ тавьчихна. За тийм ингэ ажлууд үзье л та. Тэгэхээр тэ хоёр ширхгээс олдсон байна гэж энэ тэгэхээр бодвол энэ хоёр байгаа бах тий. Харин юу ташуу зураастай s байхаар юу олдох нь вэ гэдгийг л харцгаая. Тэгэхээр ингээд хоос юмд олцсон. За. Ташуу зураас тэгэхээр ташуу зураас s гэдэг юу гэж ойлгох вэ гэж. Тэгэхээр энэ нөө зүгээр s биш. Тусгай regular expression дээр бол энэ зөвхөн Python дээр биш. Regular expression бол програмын хэлээр ашигладаг. Тэгэхээр энэ цаана space буюу нөө зайг хэлж байгаа. Тэгэхээр одоо энэ string-ийн дотор яваад зайнууд хаана байна гэж болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь нэг зай байна. Энэ чинь нэг зай байна гэдэг энэ хоёр зай энэ ингээ олдсон байж байгаа жишээтэй. Тэгж байгаа. За. Тэгвэл том s-тэй байвал яах юм бэ гэхээр яадаг. Ер нь жижиг үсэг том үсэг хоёр ингээд байхлаараа жижигийнхэн хийж байгаа үйлдэлийг том нь үүсгдэг гэх юм. За одоо том зураас энийг яхахлаар хэдүүлээд юу өгөх вэ гэхээр хоосон зайнаас бусад бүх тэмдгийг өгнө. За хэлээ харцгаа. Төгсүүлсэн байсан болохоор лайна тэр чигээр нь явуулаагүй. Би яг ингээд сонгосон байсан болохоор сонгож байгаа дефисийг дахиад тухайн сонголтыг ажиллуулад болохоор алдаад байж байгаа. Лайна ажиллуулахын тулд зүгээр ингэж ойлгож байгаа. Дефисээ дарлаа. Яг хэдлээд одоо тэмдгүүдийг зайнууд маань ингээ алга болцоо. Одоо энэ хоёрын хооронд зай байсан тий. Зай ч гэсэн өөрөө бас нэг характер. Нэг одоо зай бит зайг эзэлж байгаа тий. Тэр байхгүй болсон. Тэгэхээр зайнаас бусдыг олё гэхвэл энийг өгнө гэсэн. Тэгэхээр одоо нэг текст одоо байлаа гэж бодоход зайнуудыг нь хасъя гэх юм бол одоо магадгүй шууд ингээд олчих нь шүү дээ. Тэгээд энэ лист ингэж гараад ирж байгаа. Тэгээд энэ листүүдэд буцаагаад хооронд нийлүүлэхээр ямар ч зайг болчих тий. За яг хөө тусгай тийм үйлдэл хийдэг функц зүгээр энэ жишээгээр авахд. За энэ чи бас нэг дурдах юм юу вэ гэхээр энэ s гэдэг нь цаана энэ хоосон зай байгаа гэсэн үг. Энэ хэдэн юмнуудыг зэрэгцүүлээ бичсэн юм шиг тэ equivalent юм хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ t гэдэг бол tab, n гэдэг бол шинэмөр, r гэдэг чинь form feed гэдэг юм тусгай тэмдэглэгээнүүд нөө
шинэ мөр үсэх, шинэ пэйж үсэх гэдэг нэг Word дээр бахан документ жишээ нь байлаа гэж бодоход тэр болгоныг гэдэг тэр нэг хоосон зайнуудыг тэр таб байна уу, шинэ мөр байна уу тэр болгоныг тооцно гэж байгаа. Тэгэхээр зөвхөн нэг ширхэг ингээд спейсүүд биш. Тэр зайнуудыг ч гэсэн тооцно. Тэгээ ингээд олж болно. Ингээд хэлээ find all хийж болно. Эсвэл энэ хэсгүүдийг аваад одоо тэрүүгээр split хийж гэж болно тийм ээ. Жишээ нь одоо яг зайгаар ингээд салгачаар гоё зайг ингээд өгч байгаа. За ийм их сонирхолтой байна. За хэрвээ ямар нэгэн зайгаар салгалаа гэж бодоход зайгаа бас нэг үр дүн дотор байлгах юм бол бүр гялтай. Тэгэхээр хос ихтэй бүргийн хаалтын харна зай маань өөрөө бас үр дүн дотор явж идэг. Тэгэхээр таслагдсан, хаагуу таслагдсан гэдэг нь яг харагдаж болдог. Тэгэхээр чи ажиллахгүй байна. За тохиолдолд дээр ер нь бус юм дээр ингээд сплит функцийг ашиглаж байгаа бол тэгдэг шүү гэдэг хэлээд өгч дараа нэг жишээ харалтал ажиллаж хараалаа. За S-д боллоо. За том аах юм бол мэдээж А-тай нийлүүлэх гэсэн үг. Өөр утга илэрхийлдэг гэсэн үг тийм А-гаас. Тэгээд за энийг яа. Хэлэнч энийг би дараа заах юм. Ингээд нойлос ингээд авчаар нэг өмнөх хичээлд үзсэн өгөл нөө текст ихэн дэвлэгээд малгай. Энэ малгайг одоо малгайтай адилхан. Яг тэр нөө стрингийн ихэнд байгаа одоо энэ тоотой матч тэр тоо гаргаад ирээ гэж байгаа байхгүй. Тэгээд хэлээ. 2 гэдэг тоо хамгийн ихний доор төрч. За өгүүлбэр ихэнд одоо юу байна уу? Стринг байна уу гэд А-гаас Z-ийн оронд тэгэхээр хоосон байхгүй болчих жоохгүй. Тэгэхээр яг ямар нэгэн зүйл тогтолтой юм хайж байгаа. Гэхдээ тэр нь заавал өгүүлбэр ихэнд байх ёстой шүү. Стрингийнхаа ихэнд байх ёстой шүү гэсэн шаардлагатай байвал А-г ашиглаж болно. Бас нэг хэрэглэнээс шалтгаалаад нэг хайтнаас малгаанаас бас ч хөөр гэдэг. За тэрийг сонирхоод үзээрэй. За дараагийн тэмдэглэгээ маань B жижиг B байгаа. За энэ яадаг вэ гэхээр хэлээ одоо хэлээ is гэдэг юм одоо юм дотроос олох гэсэн гэж бодъё л да. Текст дотроос. Тэгвэл хэлээ за энэ R гэдэг юм ярина. Тэгээд бас энэ B устгах чинь. Тэгээд би харуулъя. Тэгэхээр is-ийг 2 гараад ирж байна. Тэгэхээр энэ is 2 гараад ирсэн байна. Тэгвэл бид нар яг үгээрээ байгаа. Ямар нэгэн одоо үгэн доторх зүгээр нэг is биш тийм. Яг тусдаа би даасан үг болох тийм is-ийг олё гэх юм бол is нь өөрөө үгийн ихэнд байгаад үгийн төгсгөл байгаад тэгээд яг л is л байна. Урд нь юм байхгүй, ард нь юм байхгүй гэх юм бол урд ард нь ингээ 2 бий тавьдаг чинь. Тэгэхээр одоо headline за нар ярина. За энийг ажлуудад үзье. Тэгэхээр is гараад ирж байгаа. Тэгэхээр энэ is хаана нэг search гэдгээр локейшнийг хай тийм ээ. За 19-21 гэдэг хараад ирж байгаа. 19 дээр тэгэхээр юу юм аа. Info 2-ын 18 за игээд за 19-с 21 тэгэхээр хэсгийг хараад ирсэн тийм. За тэгж гаргаж ирж байгаа. Тэгэхээр хэрвээ нэг бэг наваа хийчихвэл яг би энэ одоо жишээ нь юу гэж судахтай юм гэхэлээ is гэж болоод is-ээс хойш юм байхгүй шүү. Ингээд үг дуусах ёстой шүү гэдэг чинь. Тэгэхээр одоо хэлээ юу өгөх нь харцгаая. Гэтэл нэг find all болгоч та. Шүбаа. Хоёр is гараад яа тэгэхээр энэ is маань үгийн төсөлөөс байгаа учраас. Тэгвэл хоёулаа хэлээ. Үгийн ихэнд байгаа. Төгсгөл нь байхгүй ч төгсгөлт нь энэс хойшоо юу ч хийж болно гэх юм бол байж болох is-ийг олоо гэх юм бол ингээд олдчихж байгаа. Яг адилхан тий одоо өмнөө юмгүй is ганцхан
Энэний арталт is a гэдэг юм байсан ч гэсэн тэгэхээр дахиад энийг ажиглаад энэ хоёроо дахиад тодорхойлчих. Ингээд энийг ажиглуулад үзэхээр is гэж. Тэгэхээр юу болох гээд байгаа гэхээр зүгээр is-тэй л match хийгээд олж байгаа шүү дээ. Тэгэхээр is a энэ сүлд юу байгаа нь ингээд хамаагүй болчихж байгаа. Ер нь ямар ч regular expression дээр тийм байна шүү дээ. Зя. Тийм байна. Энийг ингээд зөвхөн R тэмдэглэгээ. R тэмдэглэгээ ямар ч үстэй вэ гэхээр хэрвээ за өмнө бид нар юус R-ыг ашигладаг, энэ ч ашиглаад байгаа нь юу вэ гэхээр B-тэй холбоотой биш. Зүгээр бид нар энэ ч гэсэн R-ыг ашиглаж болох байсан. R гэдэг нь өөрөө энэ string-ийн дотор байгаа юмыг regular expression гэж ойлгоо шүү. Нөгөө одоо ташуу зураас B гэдгийг тусгай тэмдэг гэж ойлгоо шүү. Харин зүгээр үсэг гэж ойлгож болохгүй шүү гэд ялгаж өгч байгаа. Тэгэхээр энийг энэ чинь ингээд бичихгүй бол энэ ташуу зураасаас хойш BIS ч юм уу юу ч хагаад мэддэхгүй тийм болчихж байгаа. Тэгэхээр баахан стрингүүдийг одоо regular expression тусгай тэмдэглэгээтэй ингээд нийлүүлж ивэл R-ыг ашиглавал яг болно. R-г бол ажиллахгүй, ойлгохгүй. Тэгэхээр хоосон гарч ирээд. Тэгээ R-ыг тавьчихад B чинь яг regular expression-ы тэр ташуу зураастай бий юм байна шүү гэж таньж байгаа. Тэгэхээр ер нь бүх тохиолдолд R-ыг 50 явуулчих болно л доо. Илүү аюулгүй гэсэн үг тийм байна. Тэгэхээр хэдлээ цаашаа ингээд R-уудыг 50 явуучих те. Энгийн тохиолдолд ялгаагүй болчихсон шүү дээ. За дараагийнх нь за жижиг бэн юм байна. Том бэн тэгвэл ямар байх вэ гэхээр эсрэгээр except үг биш тийм is-ээр яна гэж is одоо энэ чи is байна. Тэгээд энэ чи том бэ гэдэг нь жижиг бэ байсан бол ингээд энэний өмнө юм байж болохгүй шүү. Үг шинээр эхэлж явах хэрэгтэй шүү гэсэн утгатай байх хэрэгтэй бол бэтэй болчороо юм байх ёстой шүү гэдэг өмнө нь хэлээд байгаа гэсэн үг. За энийг явуулж авч байгаад ингэж яах вэ? Энэ W-г хэдэл яриаг байгаа. Тэгэхээр нэг зүгээр авч аваад ингэж харуулъя хэвдээд. Тэгэхээр одоо энэ хоёр is-ийн аль нэг нь is нэг гарч ирээд байгаа. Тэгэхээр аль нэг л өмнө юм тань гэсэн үг. Тэгэхээр энэ is байж таарна. За энэ батлахууднаас зүгээр хайж үзье. Хаана position энэ байна. 16-аас 18 гэдэг тийм. Энэ 19-21 гэсэн чинь тэгэхээр тэрийг олоод байгаа. Тэгээд одоо энэ чи том бэ тавьчихаар энийг зүгээр хийчих. Энэ чи юм гарч ирэх үү гарч ирэхгүй яа. Тэгэхээр энэний араас заавал юм байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Easy араас. Тэгэхээр тийм юм байхгүй. Би төвчүүлж байгаа хийчих. Тэгэхээр хоосон ингээд юм гарч ирэхгүй. Тийм байна. За. Тэгэхээр хэлээ одоо энийг ингээд ажиллуулахаар find all is зүгээр is л харж байгаа. Хэлээ ихтэй энийг тэр чигээр нь ингээд авмаар байгаа байхгүй тийм. Яг is-ээр төгсөж байгаа тэр нэг үгийг болоо. Тэгэх юм бол одоо ингээд дөрвөлжин хаалт нэг character set байна. Олонлог. Тэрэн дотор энэ ташуу зураастай W тавьчихад юу гэхлээр үсэг байна шүү гэж. Үсэг за үсэг нь альфа numerical гэдэг тоо үсэг доогуур зураас эдний аль нэг бай шүү гэдэг. Тэгээд энэ тэмдэглэх нь 0 болон түнэс дээ шүү дээ. Тэрийг ингээ бүгдийг нь явчихаа. Энийг ингээд та үзэхэр this гэдэг тэр чигээр байна. Тэгэхээр энэ space хүртэл ингээд бүх тэр тэмдэглэгийн үсэг одоо тоо байвал ингээд авчих нь шүү дээ. Хэрвээ энэ үржлэндэггүй байсан яах вэ? Тэг хийсгээд нэрх хэрэгтэй. Тэгэхээр ингээд үржиж тавьчаар бүх байгаа бүх юм гараад ирчих гэсэн. Зя. За одоо би энэ W characters гэсэн жижиг агаас том жижиг зэ том агаас том зэ 0-9 тэгээд доогуур зурс гэсэн энэ тэмдгүүдтэй нийлдэг. Тэгэхээр info хоёр дээр юу байна вэ гэдэг хаа гэдэг. Тэр доторх бүх юм гарч ирж байгаас чагт алга болсон байна. Энэ зураас алга болсон байна дундуур зураас тийм.
За тэгвэл эсрэгээр нь том W байвал нөгөө нөхдүүд биш юмнууд нэг гараад ирж байгаас хоосон зайтар хүртэл гарч ирж байгаа. Тийм байна. За том жижиг D байна. D 0-9-ийн хоорондох тоонуудыг хэлж байгаа. Тоонуудыг 0-9 гээд яг ингэж бичих хооронд ингээл D гэж бичвэл адилхан гэсэн үг тийм. Тэгээд энэ болохоор олон ширхэг гээд за ингээд тоонууд ингээд гараад ирж байгаа. Тэгээд хоосон тэмдэгний хоосон зайд гараад ирдэг юм харин сонь. За том D гэхлээр нөө тоо биш үү. Тэгнэгтүүд гараад ирж байгаа. За ингээд энэ тэмдэглэгээнүүд боллоо. Харилцаа ингээд сайжруулахад хэлбэршүүлэхэд эдгээр ингээд ашиглаж байна. Flags гэж option flags гэж байна. Эдгээр нь яадаг гэхлээр одоо жишээл харуулъя да. Re-I гэдэг одоо find all гэдэг байгаа. Тинчээ чинь regular expression маань байна. Text маань байна. Тэгээ араас нь 3 дахь аргументаар flags tend to re-I гэдэг. Ингээд өгч юм бол I ignore case буюу case insensitive том жижиг байсан хамаагүй. За хэдлээ info гэдгээс info маань энэ шүү дээ. P гэдэг үсэг P үсгийг ингээ хай. Тэгтээ том жижиг хамаагүй гэдэг энэ чинь хэлж байгаа. Ignore case гэх тийм. Тэгэхээр том P гоо жижиг P гэж. Тэгэхээр жижиг P ингээ хайвал яах. Жижиг P гарч чаас тийм байна. Тэгэхээр энэ нүгээр бас ингээ хэлбэрчилж болно юм тийм. Заавал хонжиж гэхгүй. M гэдэг нь multiple line гэж. Энэ юу гэхээр за харуулъя. Энд чинь ингээд 2 3 шуунтай string гэдэг байгаа. Тэгээ 3 цэг тавьж байгаа. 3 нөө код өгж байгаа нь мөр хооронд явуулахад ашиглагдаж байгаа тийм ээ. За тэгээд S маань өшөө магч нөхөр ийм нөө шинэ мөрний юу гэсэн бас. За тэгээд хамгийн өгүүлбэрийн хамгийн ихэнд байгаа тэр өсгүүдийг олоо гэж. Тэгэхээр энэ чинь үнэхээр юу болж ирэхлээр А гэдэг гараад байгаа. Тэгэхээр энэ нөхөр маань гараад хамгийн ихэнд хамгийн string хамгийн ихэнд. Тэгвэл multi-line гэдэг ордоод ирэхээр багтлаа. ADG гэдэг line болгоны хамгийн ихний юмнуудыг оруулах үсгийүүдийг гаргаж өгөх гэсэн. Ингэж хэлж байна. За. Тэгээд дараагийнх нь yes.all буюу за хэдлээ. За yes гүгээр яагаад үзэхээр за ингээд line-ыг new line ингэж тасалж ойлгож байгаас тэгэхээр нэг цэг гэдэг. Тэгэхээр шинэ dot all гэхэлэр dot чинь өөрөө одоо шинэ line-аас бусад бүх ингээд тэмдэглэгээ одоо зай үсэг бүх зүйлийг хэлж байгаа. Тэгтэл IC орлоод өчгөр энийг зөвхөн өөрийг нь агуулж явчих юмаа гэдэг. Зөв энэ яг ямар хэрэглэгдэж байгаа би нэг ашиглаж байгаа болохоос сайн мэдгүй. Тэгээ яг юунд ашиглагдгийг сайн бас мэдгүй байгаа юм л ба. За тийм. Тэгтээ яг хэрэг гаргал тийм. Verbose гэдэг тохиолдол. За энэ юу гэхээр энэ бас их гоё. Одоо ийм хэлээ pattern гэдэг одоо regular expression маань ингээд ийм олон юм биччихэр ийм олон юм бичээд бүр цаашаа бүр хэдэн зөндөө янз бүрийн юм бичдэг. Тэгэхээр айг ойлгоход хөвгтэй болчдаг. Тэгэхээр тэр regular expression дотроо өөрт нь дотроо ингээд comment оруулж өгöd зай маягаад тийм боломжийг олгодог. Тэгэхээр энэ зай, comment, энэ ташуур өмнө чагттай comment эдрийг ignore хий гэж хэлж байгаа. Юм verbose гэж байна. За тэгээд хэлээ ажиллаж үзье. Pattern гэдэг одоо pattern чинь сон regular expression гэх юм та.
коммент өгдөртэй тий. Тэгээд за эндээс ийм прогресс хайж үзвэл ингээд хэдлийн гадарцаас энэ бол ерөөс хамаарахгүй тий. Энийг хайх гэж оролдоогүй. Тэгээд хэдлээ хэрвээ ийм комментгүй хамбал коммент бичиж чадахгүй бол яг ийм байх хэрэгтэй юм. Коммент бичээд одоо ийм болгоод вербус гэдэг ашиглах юм бол хамаагүй замбраагүй юм хүсэл гоё ажиллаж болж байгаа гэсэн. Тэр нь их гоё. Тэгэхээр энэс адилхан үр дүн адилхан маань яг адилхан. Яа тийм. За ингээд өнөөдөр хичээл боллоо. Тэгээд энэ flags өөр тэгээд нэг L regular 2-3 flag-ууд л юм ашиглагддаг байгаа. Тэгээд flag-ыг хавд ингэ болж байгаа. Тэгээд тэмдэглэгийн үзэгчсэн юм хэд өөр өсгүүд бас байна. Гэтэ эдгээр бол хамгийн түрүүнд ашигладаг. За тэгээд хэрэгцээнээс шалтгаалаад тэгээд цаашдаа өөрсдөө сонирхох судлаарай гэж уриалж байна. Тэгээд regular expression альва ингээд string-ийг салгахын тулд яг л split гэдэг функц байгаа шүү дээ. Тэр мэг ашиглах нь regular expression-аас ашиглаад салгаад, ялгаад, олж аваад ийм гой юмнуудыг хийж болдог. Тэгээд яг Python-ийн танилцуулах хичээлийн хувьд бол ингээд л орхиж байгаа. Тэгээд цааш та өөр хэрэглэнүүд гарч ирэх хаа гэж бодож байна. Маш гой хэрэглэнүүд амьдрал дээр байна. Тэгээд тэр бүхнийг сонирхоод үзээрэй гэж уриаллаа та. За хаалтаас явуулаа.